Азийн цэжид дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэн тгүрний голом таавга түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Айгалхийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид минь үргэлжлээл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөчн Монгол аялал. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингээд манай компани маань бол аялал жуулчлалын салбарт бол нэлээдгүй олон жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байгаа. За 1999 оноос хойш бол Монгол аялал компани маань одоо 2019 он хүртэл одоо ингэж үйл ажиллагаа явуулсан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байна. За ингээд яг аялал жуулчлалын болоод яг Монгол аялал хөтөлбөрийг бол 2006 оноос хойш бол манайх бол хэрэгжүүлээд монголчуудыгаа одоо гадаад руу аялуулдаг ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж исэн ийм компани байж байгаа. За ингээд манай хамгийн анхны аяллууд гэх юм бол одоо ихтгэл там улаауд гэсэн чиглэлийн аяллуудаа эхэлж исэн. За ингээд дараагаар нь бол манайх бол дэлхийн бас одоо том орнууд руу анхдагч аяллуудыг бол гаргаж ирсэн ийм компани байдаг. За ингээ хамгийн сонирхолтой аялал анхны гаргаж ирсэн аялал бол манайх Африк аяллыг гаргаж ирсэн байдаг. За Америк аяллуудыг бол нэлээдгүй болоодаа гаргаж ирсэн. За ингээд одоо яг явж байгаа бас манай топ тренд гэж хэлэх манай хамгийн анхны сэдвч зохион байгуулж гаргаж ирсэн аяллууд болох Дубай Тэнгэрийн хаалга гэсэн аяллууд бол бас манай хамгийн анхны гаргаж ирсэн ийм аяллууд байдаг юм аа. За энэ аяллууд маань мэдээж нийт олон жилийн туршлагын хүрээнд бид нар маш олон шинжилгэүүдийг хийж аль болох Монгол хүний онцлог тохируулан ингэж аяллуудаар боловсруулдаг байгаа. Нууц нь үл тайлагдах нутаг орон. Үзэгсэнд байгалийн өвөрмөс тогтцтой цоошин аялал таарахад бэлэн үү? Хүн төрөлхтний хүчин зүтгэлийн үр шим, байгалийн бүтээлийг багтан бишрэх мөч бидэнд ирээд байна. Хамгийн урт дүүжингүүрээр Тэнгэрийн үйлс дээгүүр хөвөн зугаалж, адал явдалд өндөр хаданд бэглэгдсэн дэлхийн бартаат шилэн зам. Үйлс дунд уулсын оргил гаран барих, үдийн хоол гээд үлгэрийн гих бүхэн ганцхан Тэнгэрийн хаалганы шилдэг аяллаа хөтөлбөрт багтсан байгаа. Цэвэр тунгалаг уулсаас их аван долгионтох орхин, далан гатлан заваар зугаалж, дэлгүүр хэсэх гээд тансаг бүхэн таныг хүлээж байна. Холливуудын ертөнцөөс л цэнхэр дэлгэцээр харж сонсож байсан газар оронд та өөрийн биеэр аялах цаг ирээд байна. Аяллаа салбар тэргүүлэгч Монгол аялал компани. Таны зогсож буй газраас нар хүртэл аялуулна. Хөтчин Монгол аялал. За ингээд 20 жилийн туршлагын үр дүнд одоогоор манай компани нь нийт 20 чиглэлд аяллуудыг гаргаж байгаа. За энэхүү аяллуудынхаа нэлээд хідэн аяллуудыг сая дурдсанчлан ерөнхийдөө бол анхдагч хэлбэрээр гаргаж ирсэн. Одоо манай Дубай аялал байж гин. За Тэнгэрийн хаалганы аялал, Итгэл там улаудын аялал, Манжуур хотын аялал гэх мэтчлэн энэхүү аяллуудыг Монгол аялал компани анхдагч болж одоо монголчуудынхаа гарт хүргэжсэн юм байгаа. За ингээд яг энэ 2019-оос 2020 он хүртэл манай ерөнхий захирал Пүрэвд орж захирлын санаачлагаар бол их түүхийн жимээр аялах уу гэж маш том хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байж байгаа. За энэ болохоор ямар хүчтэй гэхээр за ер нь бол Монголын түүхэнд бол дэлхийн өнцөг булан бүрт Монгол хүний мөр гараагүй газар байхгүй, Монгол хүний бүтээн байгуулалт хийгдээгүй газрууд байхгүй гэж ер нь бол ойлгоход болдог тийм ээ. За ингээд л яг яаж байгаа юм бэ гэхээр манай захирлын инженерийн санаачлагаар гаргаж байгаа их түүхийн жимээр аялах уу гэдэг энэ хөтөлбөр ямар хүчтэй юм бэ гэхээр ер нь бол дэлхийн том хотуудад Монголын бас томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн тийм хот суурин газруудын тойр, балгас гэсэн зэрэг юмнууд байдаг. За түүхийн ач холбогдолтой бас нэлээд томоохон газруудад байдаг. За тэгэхээр бол тийм газрууд руу бол түүх мэдүүлэх, түүх таниулах зорилгоор бол манай их түүхийн жимээр аялах хөтөлбөрийг бол энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа маа. За ингээд энэ
яг одоо манай Монголын одоо Монголтой холбогдлолтой газрууд л байна л да. За тэр байтугай одоо Вьетнамд ч байна, тэр байтугай Тайландд ч байна. За бүр энтгэгд одоо том хотын туур хүртэл одоо байж идэг гэсэн ийм одоо том одоо газруудыг бол бид нар одоо 2019 оноос 2020 он үед сонирхуулахаар энэ бол хөтөлбөрөөр боловсруулад дуусч байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За тэгээд ерөнхийдөө бол Монголын түүхгүйгээр дэлхийн түүхийг төсөөлөх аргагүй гэдэг ийм үг байдаг. Мэдээж энэ үг нь ч нилээдгүй ийм үнний ортой ийм үг байдаг. Бид нар хэдийгээр нүүдэлчин ард түмэн байсан ч гэсэн дэлхийн бусад улс орнуудын түүхэнд маш их нөлөөлсөн ийм ард түмэн байдаг. За тэгэхээр Монголынхоо түүхийг судлая гэх яг монгол хүний хөл хүрсэн тэр газарт аялья гэх юм бол одоо манай торгоны замын чиглэлттэй яг ингээд аялья гэх юм бол бас маш том хүрээтэйгээр ийм аяллууд ерөнхийдөө бий болсон байгаа. За мэдээж түүхээс гадна бидний хувьд одоо дулаан орнуудын аяллууд бас байнга ингэж явж идэг байгаа. Ерөнхийдөө бол Вьетнам, Тайланд, Хайнан ч гэдэг юм уу те. Энэхүү аяллууд маань бол одоо тухайн хүмүүст өвлийн яг өвлийн эд хүүтэндтэй дэлхийд зүүн өмнөд Азаас дулаан газар үлдээгөө багтал бид нэр тэр мөрөөдлийн Деважин гэж ингэж яригддаг газрууд руу ерөнхийдөө бол аялал зохион байгуулсан байгаа лээ. За ингээд хамгийн ойрхон газруудаас хоёул эхлэх яриа тийм ээ. За энэ бол мэдээж одоо манай хамгийн анхны одоо аяллыг гаргаж ирсэн газар болох Улаан үд Итгэл тамгийн аялал байж байгаа. За энэ бол мэдээж одоо Монголын түүхтэй салшгүй холбоотой Монголын одоо ястан үндэстэнгүүд амьдардаг ийм одоо газруудын нэг тийм ээ. За тэгэхээр энэ талаар одоо бас ярих тийм ээ. За Улаан үд Итгэл там байгаль нуурын чиглэлийн аялал байгаа. За байгаль нуур маань бол дэлхийд хамгийн том нуур гэдгээр ийм алдартай. Цэнгэг устай хамгийн том хэмжээтэй ийм нуур байгаа. Дэлхийн ерөөсөө хөлдөөгүй буюу шингэн гатаргуугийн 20% дангаараа одоо ингэж эзэлдэг. Цэнгэг усны 20% дангаараа эзэлдэг. Ийм асар том ийм нуур байдаг. За энэ нуурыг бол ерөнхийдөө бол Улаан үд хот руугаа яваад эсвэл Ирхүү хот руугаа яваад бид нар энэ нуурынхаа ирэг дээр бас ингэж амарч альжаалаа тайлах юм боломжтой байдаг. За Итгэл там Улаан үдийн аяллыг бол бид нар 2006 оноос хойш манай хамгийн ууган аялал байгаа. Оноос хойш нийтэд олон жилүүдээр ингэж гаргаж байна. За энэхүү аялал маань мэдээж энэ олон жилүүдийн туршид хөрөмтлөгдсөн туршлага гэж байгаа. Манайд орсон хамгийн ихний одоо шинээр орсон ажилтан хүртэл энэ тухай тий одоо бүтэн курс зугаад бүтэн энэ аяллыг хэрхэн яаж явуулах ёстой, энэ хүн ер нь яаж итгэх ёстой, энэ яаж мөрөх ёстой гэдэг юм бүтэн курст хамруулдаг юм байдаг. Тэгээ энэхүү аялал маань манай ууган аялал гэсэн утгаараа хамгийн туршлага хөрөмтөлүүлсэн аяллаа гэж хэлгээд ерөнхийдөө бол хэлсдэг вэ. Зөвлөгөө 1. Та урдуудаа нислэг дамжин суух гэж байгаа бол хэсгэн зуур амархыг зөвлөж байна. Магадгүй хаана амархаа мэдэхгүй байвал зорчигчдын амралтын өрөөг сонгож олно. 2. Мөстэй ус бэлдэх. Хэрвээ та аяллаар явхаар зэхэж байвал усаа хөлдөөгчөндөө хийгээд баг зэрэг мөстүүлэх хэрэгтэй. Ингэснээр урт удаан аяллын турш таны ус шинэхэн байдлаа удаан хадгална. 3 дугаар зөвлөгөө. Аяллын турш таны нөхөр болох зүйл бол яалтчгүй амны зугаа, чихэр, самар юм. Тиймээс замдаа идэх амттан чихрээ битгий мартаарай. Харин 4-дүгээрт аяллын явцад онгоцонд буудалд дамжин өнгөрөх газруудад үнгүй үйлчлэгийг асуухаас бүү нэрлэхээрэй. Яагаад гэвэл бал сар төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн тусгай үйлчлэгээ байдаг байна. Дараагийн зөвлөгөө та хувцас багсаг. Ачааны мөнгөндөө санаа зовж байгаа бол өмсөх үгүйгээ мэдэхгүй олон хувцас цүнхэндээ хийх хэрэггүй. Тэрний оронд дулаан болон нэмгэн хувцас зөв сонгон хийхэд л хангалттай. Мөн анхны тусламжийн ариутгал энзээс заавал авч яваарай. Дараагийн дугаар үнгүй интернет ч бас аялагчдын алдаж болохгүй боломж. Ачаан дээрээ өөрийн нэр, хаяг, утас зэрэгээ тодорхой бичих. Энэ нь ачаа дэшээ гээж үргэлдүүлэх эрсдлээс таныг бүрэн сэргийлнэ. 9 дахь зөвлөгөө зөөврийн цэнэглэгч заавал авч яваарай. Гар утасны цэнэг дуусахад залгуур гэж хайлгүй дүүрэн цэнэгтэй байлгах боломж юм. Эцэст нь шаардлагатай бичиг баримт, гадаад пассворт, аяллаа тийзээ мартаж болохгүй гэдгийг сануулъя. Таны аялалд амжилт хүсье. Их дэлхийг танин мэдэх гайхамшигт аялалд тавтай морилно. Аяллаа төлөвлөгөө, унаа, тийз, буудал захиалга гэд олон асуудал. Аяллаа амин сүнс болсон хэрэгцээт мэдээлэл, шаардлагатай захиалгыг бидэнд даатга. Энэ бол Монгол Аял компаниас танд хүргэж байгаа аяллаа хөтөж бүрэн хөтөлбөр юм. Аяллаа мөн чанарыг олон таниулахад нэвтрүүлгийн зорилго уршиж байна. Таны аялалд
амжилт хүсье. За ингээд та бүхэндээ манай Монгол аялал компани анхдагч буюу ууган аялал Улаан уд ихтгэл хам байгаль нуурын аяллахаа тухай товчхон мэдээлэл хүргье. За энэхүү аялал маань ерөнхийдөө бол 2006 оноос хойш ерөнхийдөө Орос Монгол визтэй байхаас эхлээд ерөнхийдөө ингэж гарч эхэлсэн юм аялал байгаа. Энэ аялал маань Бурайд улсын нийслэл нэгэн цагт одоо Монголын нэгэн хэсэг байсан энэхүү газар нутаг дээгүүр аялаад ирдэг юм байгаа. За байгаль нуур дээрээ амраад алжаалаа тайлаад 350 гаруй жилийн настай Улаан уд хотоо үзэж танилцаад за мөн амьд бурхан ихтгэл хамтаа ингээд мөргөөд ирэх боломжийг манай байгууллага одоо энэ олон жилийн турш энэхүү аяллуудыг 7 хоног бүр ингэж зохион байгуулад өвөлгөө зөнгөө 7 хоног бүр зохион байгуулж байгаа учраас ерөнхийдөө хамгийн их туршлага хуримтлуулсан аялал гэж хэлэхэд хэлсдэхгүй юм аялал байж байна. Би анх удаа энэ аялал жуулчлалд явж байна. Тэгээд айгүй сайхан их гоё юу яадаг юм байна. Үйлчлэлт юм байна. Тэгээд унаа уншин сайхан дулаахан сайхан явж ирлээ. Тэгээд энэ дотор тэр бүх юм сайхан тайлбарлаж, ярьж, хэлж биднэрт ойлгуулж, тэг мөргөл залбиралт үлдэж байгаадаа би маш их баяртай байна. Тэгээд одоо энэ би бол одоо энэ юунд одоо ах дүүцгээ найз нөхдөдөө ач хувцтайгаа ингээд аялж явна. Сэтгэл өндөр байна. Тэгээ Монгол аяллаа одоо хамт олонд одоо маш их баярлж байна. Сия. Баярлалаа. Талтай. Баярлалаа. Балконтой тий. Балконтой. Балконоор ингээд Зурцтай. улаан удын нийслэл гэд харж байна. Манай автобус дээр зогсож байна. Автобус. За баярлалаа Монгол айлынхаа гоё өрөөгсөн. Тэгээд Та баярлж байна. баярлж байна. Хоёр Сайхан аялж байна. Баярлалаа. За та хоёр садлал яг уу. Баярлалаа. За. За. Уруугаа хөдөлгөөн чинь уруугаа автосандаа суугаад хөдлөж шүү бүгдээрээ. За бүгдийг юм хэлсэн. Уруугаа. За хоолойдтой байна. За ингээ манай дараагийн хамгийн ойрхон юм одоо аялал бол одоо бас манжуур аялал гэж бол хэлэх нь зүйтэй баг. За энэ бол бас мэдээж Монголын түүхтэй бол саншгүй холбоотой нэгэн газруудын нэг байж байгаа. За энэ нь бол 1912-оос хойш бол 1912-оос хойш 1921 он хүртэл Монгол улсын хил гайлыг тогтоох одоо зөрчлөөд хэсгүүдийг одоо эцэслэн шийдвэрлэх одоо хуралдаануудыг бол Манжуур хот нь бол 7 удаа бол хуралдаж эцэслэн шийдсэн байдаг ийм одоо очтой газар байдаг юм аа. За ингээд дээрээс нэмж хэлэхэд бол одоо бас одоо байгаль нуур, хөвсгөл нуур, за яг үнэтэй холбоотой яг адилхан одоо хөлн нуур гэж нуур бол одоо Хөлбөмбөр аймгийн газар нутгт дээр бол байдаг ийм одоо цэнгэг устаа нуур байдаг. За ингээд ер нь яг би зөв өөрийнхөө бодлыг бас энэ тусгаад хэлсэн зүг болов уу гэж бодож байна. За Монголын газар нутаг энэ манай одоо Монголтой холбоотой бол бас яг ийм одоо маш сайхан 3 хүн холбоотой нуур байдаг гэж би одоо ойлгохдаг энэ 3 нуурыг. Энэ болохоор одоо хөлн нуур байх нь байна нэг нь. За нэг нь хөвсгөл нуур байх нь байна. Нэг нь одоо байгаль нуур байх нь байна. За энэ гурвын одоо харагдах хэлбэр нь ч одоо төстөө
За гуруулаа цэнгэг устаа ийм одоо маш сайхан 3 нуур байдаг. Тэгэхээр энэ 3-ыг бол би одоо ер нь бол хүн холбоотой нуур гэж одоо хэлдэг. Одоо ер нь бол боддог ийм одоо нуур гэж байгаа. За тэгэхээр хөлн нуурлуу бол хэрлэн гол шууд цутгалтай байдаг. тий. Хэрлэн гол шууд цутгалтай байдаг байна. За ингээд дээрэс нь одоо манай халах гол бөөр нуур гэж одоо манайхан бүгд мэднэ тийм ээ. Халах гол. За халах гол бол хянганы нуруудаас их авч урсаад одоо бөөр нуур руу шууд цутгалтай ийм одоо гол байдаг. За ингээд бөөр нуураас дахиад хөлн нуур руу одоо оршин гол гэж гол шууд цутгадаг. Ийм одоо очирт. За ингээд л одоо манай бөөр нуурч одоо бас бөөр нуур, хөлн нуур хоёр бас одоо бас ийм одоо хүн холбоотой ийм одоо нуур байх нь тийм ээ. За ингээд дээрэс нь за одоо манай юуны энэ одоо хөлн нуур нь бол маш одоо юм одоо сонирхолтой. За энэ нуур нь бол одоо ямар учиртай юм бэ гэхээр маш том талбай хэмжээтэй мөртлөөсөө маш гүйхэн нуур байдаг юм. Тэгээ магадгүй тэрнээсээ болоод хөлн нуур ах л та тийм хөлөөр гатлах боломжтой байдаг. За энэ болохоор ямар учиртай юм гэхээр хамгийн гүн хэсэгтээ бол 8.4 м гүнтэй. За хамгийн одоо ер нь бол хамгийн гэж дундаж гүн нь бол 5 м-ийн одоо гүнтэй. Ийм одоо гүйхэн мөртлөөсөө хамгийн одоо том талбай хэмжээтэй нуур байдаг юм. За талбай хэмжээд өөрөлдөх юм бол яг хойноос урагш уртын хэмжээ бол нэг 96 км урттай, өргөнийх нь хэмжээ 42 км-ийн өргөнтэй ийм одоо маш одоо айхалтай зүй тогтсон ийм одоо нуур гэдэг юм. За ингээд тухайн хөлн нуурыг бол одоо яаж нэрлэж байгаа вэ гэхээр нутгийн иргэд бас арай өөрөөр нэрлэе. Энийг одоо яаж нэрлэх вэ? Далай нуур гэж нэрлэдэг. За 1980 оноос 1992 он хүртэл бол тэр одоо нууран дээр бол маш том хэмжээний одоо загас агнуурын одоо баазууд бол ажилладаг байсан. За энэ үед бол ямар учиртай ингэж одоо тэр үеэс хойш ихэд бол хөлн нуурыг далай нуур гэж нутгийн иргэд бол нэрлэж эхэлсэн байгаа юм л да. За энэ ямар учиртай юм гэхээр тухайн нууранд бол яг одоо далайд амьдардаг амьжид одоо бас яг амьдардаг учраас тухайн нуурыг нутгийн иргэд бол одоо далай нуур гэж нэрлсэн байна. Одоо загасчид одоо загас барихаас хацуу тий одоо тор тавиад загас барихаас хацуу одоо бас загасны юуны далайд амьдардаг амьтдын ийм одоо бас одоо юу амьтдууд бас гарч ижсэн байна. За тэгэхээр энэ дээр одоо ямар амьтд байд юм бэ гэхээр дун хясаа бол мэдээж байна. За дээрэс нь одоо хамгийн сонирхолтой нь одоо төөрөхгүй хэмжээтэй ийм одоо далай морь хүртэл одоо тухайн хөлн нуурт л одоо амьдардаг учраас тухайн нуурыг бол нутгийн иргэд бол одоо хөлн нуур гэж нэрлсэн ийм одоо учиртай байдаг байна. За ингээд бодохоор бол Монголын одоо их энэ одоо цэвэр цэнгэг устаа ус нууруудын одоо хэлбэр хэмжээний хувьд ч гэсэн хоорондоо төстөө хэлийн цаана байгаа манай Монголын хэлийн одоо зүүн талд байгаа манай Монголын нуур за хэлийн хойно одоо манай Монголын нуур одоо хэл доторгоо хөвсгөл нуур энэ гурвын хэлбэр бол маш хоорондоо адилхан байдаг учраас одоо би энийг бол одоо гуруулаа бас юм одоо хүн холбоотой юм одоо нуурууд байдаг баха гэж ойлгодог. За тэгээд ерөнхийдөө бол дэлхийн дахинд одоо улаан уд гэдэг ч юм уу тийм манжуур бидний хувьд бол одоо газар нутгийн хэмжээгээр ойр оршдог боловч дэлхийн дахины аялал жуулчлал ерөнхийдөө энэ Оросын энэ байгаль нуур Сибирь улаан уд хотуудыг маш их сонирхдаг болсон. Манжуур хот маань аялал жуулчлалын хот болж хөгжснөөс гадна одоо Восточны Сибирийн нийслэл буюу одоо Дорнод Сибирийн нийслэл Ирхүү хотыг чиглэсэн маш олон жуулчид ингэж явдаг болчихжээ. Бас байгаль нуурын маань үзэж сонирхоод тэ тухайн Оросын соёл Оросын жинхэнэ Оросын тэр хүмүүсийн характер юу байдیں۔ За одоо ихтгэл там булаауд гэдэг ч юм уу. Ихтгэл там маань дэлхийд гайхагдсан бас нэг гайхамшиг болчихжээ тий. Магадгүй хүмүүс нууцын тайлах гэж зарим хүн сонирхож ирдэг бол зарим хүн одоо ойр дотныхоо хүмүүсийн аз жаргал ивэл буйныг ингэж гуйх гэж залбирах гэж ингэж ирдэг газруудын нэг болчихжээ. Бид нар болоод ингээд ойрхон газар арай хямд үнээр аялах боломжтой байдаг бол одоо алс тэртээ Герман, Швед, Швейцар, Финлянд гэх мэт улсуудаас ерөнхийдөө бол одоо энэ улаан удыг ихтгэл тамбыг зорих юм хүмүүс маш олон болцсон юм байж байгаа. За тэгээд Манжуур хот маань бол мэдээж одоо Хятадын аялал жуулчлалын хот гэж ерөнхийдөө ингэж яригадаад байгаа. За маш өөрөө маш том бомб хот, худалдааны хот гэдэг дээр нэмэгдээд одоо гэрэлтүүлэг, за үзүр үйлчлэгээнүүд нь маш тийм нэг аялал жуулчлал тал руугаа ингэж хөгжиж ирж байгаа ийм аяллууд байгаа. Энэхүү аяллуудыг та бүхэн маань Монгол аялал компанитай хамтран одоо хамгийн хямд үнээр авах боломжтой байна. Хамгийн чанартай, найдвартай хэлбэрээр бас ингэж Азийн цэжид дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэн төгөрний голом таавга түүхийн залгамж
нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаригийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Айгалхийн түмэн бодис шингэсэн нууцт хорон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид мэн үргэлжлэл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөч нь Монгол аялал. За одоо л сүүлийн жилүүд бол эрхийн гайхамшиг болоод байгаа. Одоо жанжижээ Тэнгэрийн хаалганы аялал бол одоо манай Монгол Аялал компани 2015 оноос хойш бол анхдагч болж хамгийн эхэлж гаргаж төрүүлж гаргасан ийм одоо аяллаа нэг байж байгаа. За энэ бол маш гайхалтай ийм одоо аялал. За тэгэхээр энэ нь одоо яаж хизээ алдтаасан гэх мэдээж одоо Аватар кино гарснаас хойш бол бас нэлээд алдартай ийм одоо газар болж дэлхийн одоо жуулчдын анхаарлын төвд одоо ирсэн ийм одоо газар байж байгаа. За одоо бид бүхэн Аватар гэдэг кино одоо авсан газар өшөө бас 2-3 кино авсан газар руу одоо очиж явж байна. За энэ Янжижэн гэдэг одоо тосгоноос дээшээ өсөд энэ дүүжингөөрээр ийм их одоо гоё байгальтай газараар энийг үзэж хараа сонирхоод энэ дүүжингөөр ингэж явж байна. За одоо бидүүд энэ баруун галдаад одоо энэ хадыг харуулж тэр энэ ийм гоё одоо үзэсгэлэнтэй одоо уул хадууд ихээхэн одоо байх юм. За энийг одоо бидүүд үзэж сонирхох дэлхийн одоо ийм гоё сонирхолтой газруудаар ингэж хаялцах гэж байгаа бас таатай байна. Энийг одоо манай монголчууд ихээхэн ирж үзэж сонирхож энэ дээр ая тухтаа сайхан амарч халжаалаа тайлж цэвэр агаар амьсгалж ингээд байхыг одоо биднүүд одоо нэлээд зорж байгаа. Тэгээ энэ аяллыг бол нэлээд олон янзын төрлөөр одоо онгоцоор, галт тэргээр, автобусаар, вагоноор гэх мэтлэнгийн 3-4 төрлийн ийм аяллуудыг бид зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ дэхтэр өөрөө хүмүүс одоо боломжийн хэмжээгээр энэ лөө аялуулах одоо монголчуудыг энд ирж үзүүлэх Монголын энэтэй төстэй ийм сайхан байгаль нутгийг бас ийм аялал жуулчдын бүс нутаг болгож дэлхийн одоо аялал жуулчдыг дэлхийн аялал жуулчдыг одоо Монгол руу татахад нэлээд хувь нэмрээ оруулах энэ дээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж ирэх талаар нэлээд том төслийг боловсруулж хийх. Ер нь бидүүд 2035 онд дэх Монголын аялал жуулчдын мастер төлөвлөгөөг одоо ингээд гаргаж ерөнхийдөө дуусж байгаа. Энийн хугацаанд Монгол руу нэг жилд хичнээн мянган хэдэн сая жуулчийг авч явах боломжуудыг хангаж өгөх одоо аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын баазууд, бусад одоо газрууд их ая тухтай байдлуудыг мөн үзүр үйлчлэгчдүүдэд нэмэгдүүлж өгөх. Үнэхээр энэ дээр одоо Цэнгэрийн гартаа Монгол нутгаараа дэлхийг гайхуулсан ийм сайхан аялал жуулчлалын бүс болгоход одоо энэ дээрээс бас өдөрт үлгэр дуурайл авч гадна дотны одоо хөрөнгө оруулагчдыг татах их боломжууд байж байгаа харагдаж байна. За энэ дэд хоёрыг Монгол хүмүүс нэг 3-4 өдөр сайхан 5 тухтаа амарч болж игдвэл 7 хоног энэ гадаадын жуулчдын юу багтал энд 7 хоногийн аялал хийдэг юм байна. Манай монголчуудад бас нэг тийм 7 хоног гэдэг бас жах хэцүү байж магадгүй. Энд 3-4 өдрийн аялал хийхэд боломжийн ийм сайхан одоо газрууд байх юм аа. Тэгээд энэ одоо байгалийн тогтцууд нь бол одоо их сонирм. Энэ одоо зүгээр ярианаас одоо үзэхэд бол дээр далаа байсан. Далаагаас одоо үлдсэн юугаараа ийм сайхан одоо байгалийн тогтц газрууд бүрэлдэн тогтож байсан нэг одоо харагдаж байна. Тэгээ эндээс бидүүд бас ингээд харж яхад ийм одоо гайхамшигтай газрууд одоо дэлхийн өнцөг булан бүрд маш их одоо сайхан байгаа. Мөн одоо энэ одоо биднүүд хотын дуу чимээ одоо агаарын бохирдол за тэр бүхнээс одоо холдож энэ сайхан цэвэр агаараар одоо дэлхийн одоо Японоос, Солонгосоос энэ дуу чимээ тавтуудаас энд маш их хүмүүс ирж одоо хэдтийн одоо энэ ихэнх одоо тосготоос жилд одоо өдөр 50,000 одоо жуулчин ирдэг. Энэ жуулчны одоо жилийн 4 өдөрт ирдэг. Гэхдээ өдөр тутмын өөр байдаг. Одоо 10 сар, 1 сард одоо юуд бол одоо аяллаа үнэ 4 дахин өсдөг ийм одоо жишээтэй байна. Ер нь энэ дээр бас шин тутам хөгжиж байгаа учраас маш их одоо жуулчид ирж байгаа. Энэ ирж байгаа жуулчид нь бас үнэхээр энэ амарч чадж байгаа. Энэ гадаадын жуулчдаас бидүүд одоо бас ингээд харьцаж яхад нэлээд их тийм сонирхолтой яриануудыг одоо өгөх байгаа. Бидүүд энэ яриаг оруулахыг одоо бодно. Тэгээ энэ дээр одоо энэ одоо таануудын уулуудыг харж байгаа янз янзын одоо луугийн одоо янз бүрийн одоо амьтдын гайхамшигтай төсвүүдийг харуулсан ийм одоо газар ингээд байж байгаа. Энийг одоо бид бүхэн та бүхэнд харуулж байгаа дараа маш их таатай байна. Та бүхэн суугаа солихгүй бүхнийг цааш нь өргөжлөн үзхийг хүсье. За тэгэхээр бол маш гоё байгалийн тогтцол, маш гоё одоо хүний гараар бүтээгдсэн ийм одоо зүйлүүдийг бол тавьж үзнэ. За тэгэхээр Тэнгэрийн хаалт гэж одоо бас маш гайхалтай ийм одоо дундаа
хаалгатай ийм одоо хаалгатай мэт харагдах ийм одоо уул байж байна тийм ээ. За тэрнгээр бол анх 2016 онд бол одоо байлдааны онгоцтой нисч дундуур нь гарч ирсэн ийм одоо түүхтэй байдаг. Тэр үеэс хойш бол бас тэнгэрийн хаалга маань нэлээд алдартай болж эхэлсэн. За дээр нь бол одоо дараа нь төвшнөөс цааш 3500 м зөрвөгдсөн өндөр шав хатан уулууд дээр бол маш гайхалтай үний гараа бүтээгдсэн одоо шилэн зам, шилэн гүүр, за шилэн лифт зэрэг одоо маш гайхалтай зүйлүүдийг бол энэ дээр бүтээгдэж хийгдсэн юм одоо байдаг. За дээрэс нь ууг анжуун цэцэрлэг зөвлөн гэж одоо маш гайхалтай том юм одоо газар байна. За тэр газар бол яг одоо тэр Пандора гариг дээр одоо үзэж болох үст юм одоо газруудыг бол тэндээс үзэж харж болно гэсэн үг. За яг ихэвчлэн яг голчлон одоо аватар киног бол тэр одоо ууг анжуун цэцэрлэг зөвлөн гэж газар бол зураг авалтыг хийсэн байж байгаа. За ер нь бол манай тэнгэрийн хаалганы аялал бол маш одоо манай компани зүгээс маш боломжийн маш их олон юм үзгээр маш их одоо тав тухтай аялах юм одоо боломжийг бол манай Монгол аялал компаниас бүрдүүлж өгсөн. За тэрнээс гадна одоо бидний хувьд болохоор тодтогох хэд хэдэн зүйлүүд байгаа. Одоо тэнгэрийн хаалганы одоо энэ бүс нутагт маань орших юм Жанжижэ мужийн маань энэ хүү хот маань ерөнхийдөө бол маш тийм цөөн хүнтэй ийм газар байгаа. За тэгвэл дэлхийн аялал жуулчлалыг өөртөө соронзон мэт татж байгаа ийм газар байна. Мэдээж хүний хувьд те 1500 м-ийн өндөрдөх шилэн гүүрэн дээгүүр явах бол маш их сонирхолтой байх. Далайн түвшнөөс дээш 1500 м-д орших энэ хүү шилэн гүүрэн дээгүүр явхад бол хүн өөрийн гэсэн реакц үзүүлж идэг те ийм байдаг байгаа. Бас магадгүй та тэнд очиод ямар одоо хариу үйлдэл үзүүлэх бол тэрийгээ бас мэднэр байвал манай аялалд хамрагдаарай гэж хэлэх байна. Бид нар мөн тэнгэрийн хаалгантайгаа ерөнхийдөө бол Бээжин хотын аяллаа хамтдагхан гаргаж байгаа. За манай Бээжин хотын аялал одоо Бээжин хот дээр эрэхтэй болон очихдоо 2 хоног. За ингээд хонохдоо бас Бээжин хоттойгоо танилцаад бас бүгд найрамдах хятад ард улсын нийслэлийн те онцлог гол үзүүрүүдийг ингээд үзээд цааш тэнгэрийн хаалга руугаа явна гэдгээрээ бас бусад аяллаа байгууллагуудаас аяллаа компаниудаас те илүү давуу талтай байгаа. Яагаад тэгэхээр зарим нь бол одоо хотоороо дамжууламж гэдэг юм уу. За эсвэл ингээд шал өөр газруудаар авч яваа зөвхөн тэнгэрийн хаалгаа үзэх байгаа бол манай компанийн хувьд Бээжин хотыг бас ингээд харуулж таниулж үзүүлж байгаагаараа онцлогтой байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За одоо бидний одоо байж байгаа энэ хэсэг бол одоо заах худалдааны одоо газрууд одоо томоохон банкуд бас томоохон дэлгүүрүүд энэ захууд одоо нэгэн олон одоо юм худалдааны төвүүд одоо байрж идэг энэ гудамжаар бол нэгэн их юм худалдаа наймаа хийсэн мөн одоо хоолны янз бүрийн төрлийн газрууд одоо байж байгаа жишээний энэ дэрсэн одоо хүмүүс бол нэлээд одоо бас байгуу одоо бараа таваарыг авчихын боломж байдгийн байна. За энэ зах хязгаар одоо мууж учраас одоо такси нь одоо 5 юанаас эхэлж байгаа жишээтэй. Энийгээд дагаад бас энэ бараа бүтээгдэхүүн арай харьцангуй Бээжин ч юм уу те томоохон хотуудыг одоо харьцангуй одоо хямдхан байдаг гэсэн ийм юм хүмүүс одоо ярьж байх юм. Тэгээ одоо энд бол яг ерөнхийдөө бол тийм том хот жижиг бага одоо хэмжээний хот учраас энд гол нь одоо ирсэн хүмүүс маань одоо энэ сайхан цэцэрлэг түрээнд паркийг одоо тэнгэрийн хаалгыг үзэх гэж эндүү зорж ирдэг байна. За тэгээ та надад энэ худалдааны гудамжийг одоо ингээд бид үзүүлж байна. Нууц нь үл тайлагдах нутаг орон. Үзэгсэнд байгалийн өвөрмөс тогтцтой цоошин аялал таарахад бэлнэ. Хүн төрөлхтний хүчин зүтгэлийн үр шим байгалийн бүтээлийг багтан бишрэх мөч бидэнд ирээд байна. Хамгийн урт дүүжингүүрээр тэнгэрийн үйлс дээгүүр хөвөн зугаалж адал явдалд өндөр хаданд бэглэгдсэн дэлхийн бартаат шилэн зам. Үйлс дунд уулсын оргил гаран барих үдийн хоол гээд үлгэрийн гих бүхэн ганцхан тэнгэрийн хаалганы шилдэг аяллаа хөтөлбөрт багтсан байна. Цэвэр тунгалаг уулсаас их аван долгионтох орхин далан гатлан заваар зугаалж дэлгүүр хэсэг гээд тансаг бүхэн таныг хүлээж байна. Холливуудын ертөнцөөс л цэнхэр дэлгэцээр харж сонсож байсан газар оронд та өөрийн биеэр аялах цаг ирээд байна. Аяллаа салбар тэргүүлэгч Монгол аялал компани. Таны зогсож буй газраас нар хүртэл аялуулна. Хөт чин Монгол аялал. Ургах бол ааларанг шингэх зүг хүртэл уртын дууны эгшэглэн дор Монгол аялалтай хамт. Монгол аялал.